нийт төгсөгчдийнхөө зүгээс хүргэмээр байна. Анх намайг Шин Монголд бид Шин Монголд орооч гэсэн хүсэлтийг тавьсан. Би маш их сандарсан, бас их хайсан, чадахгүй байх гэж бодсон л доо. Гэхдээ энэ өнөр өтгөн гэр бүлийнхээ гишүүн бүртээ өөрийнхөө дуу хоолой бодол цус царайтай уулзахыг хүссэн. Тэгээд өнөөдөр ингээд та бүгдийнхээ өмнө хүрээд ирсэн. Маш их сандарч, бас маш их баярлж байна. Миний өмнө ярьсан хоёр симпай маань бас миний дараа ярих симпайнер маань та нарт маш сонирхолтой ирээдүйд өөрчлөгдөх зүйлсийн талаар ярина. Харин би бол өнөөдөр арай өөр зүйлийн талаар ярихаар та нарт ирсэн байгаа. Би бол жүжигчин мэрэгчлээ. Хүмүүс надаас асуудаг л да. Шин Монгол ахлах сургуулийг төгсчөөд яагаад жүжигчний мэргэжлийг сонгосон юм бэ? Өөр мэргэжил сонгож болоогүй юм гэж асуудаг. Гэхдээ би яагаад Шин Монгол төгсөн жүжигчин байж болдгүй юм бэ гэж хариулмаар санагддаг л да. Гэхдээ би тэр хизээж тэгж хэлж байгаагүй. Тэр хүмүүс намайг Шин Монгол ахлах сургууль жүжигчний мэргэжил сонгоход маш их тусалсан гэдгийг мэдгүй болоод асуудаг. Бид Монголд орохоос өмнө улсын сургуульд сурдаг байсан л да. Багаасаа бүжгэлдэг, ангийн дараах хийдэг, хичээлээ сайн хийдэг тийм хүүхдүүд байсан. Өөрийгөө зүгээр тэр сургуулийн байтугай Монгол Улсын номер 1 хүүхэд гэж боддог байсан. Тэр бол хүүхдийн бодлоо л доо. Тэгээд би Шин Монгол ахлах сургуульд орж ирсэн чинь надаас мундаг маш олон хүүхдүүд байдгийг би мэдсэн. Гэхдээ тэр хүүхдүүд зөвхөн өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээр хичээдэг. Шин Монгол ахлах сургууль гэсэн намайг өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлээр хичээхэд минь маш их боломжийг олгосон. Олон удаа надад тэтгэлэг олгосон. Энэ бүгд минь намайг жүжигчний мэргэжлийг сонгоход маш их нэмэр тусалсан л доо. Би анх Шин Монгол ахлах сургуулаа төгсөөд жүжигчний мэргэжлээр соёл урлагийн сургууль шалгалт өгнө гэж гэрээхтэй хэлэхэд тийм ч баяртайгаар хүлээж аваагүй л дээ. Намайг ер нь анх урлагаар явдаг байхад ч гэсэн нэг тийм ч баяртайгаар хүлээж авдаггүй байсан. Тэгээд би шалгалт өгч байгаа гэсэн чинь намайг баяртайгаар хүлээгэж аваагүйгээс гадна конкурсаа өгөх гэж намайг орхиод манай гэрийнхэн орхиод 10 хоног хөдөө явцсан. Тэгээд би цаа ганцаархнаа үлдэж шалгалтаа өгсөн. Тэгээд би эрэхтэн заавал сөс зэнцсэн байх болно гэж өөртөө зорилго тавиад шалгалтандаа орсон л доо. Тэгээ орсон чинь багш нар намайг чи ийм жижигхэн биетэй ээж жүжигчин болж чадах юм уу? Ийм жижигхэн биетэй жүжигчин Монголд хэрэгтэй юу гэж асууж ирсэн. Тэгтэн би өөртөө үнэхээр итгэлтэй би жүжигчин болж чаднаа. Хэрэгтэй гэж хариулаад тэр жил маш олон хүүхэд жүжигчний шалгалт өгөөд зөөс 97 хүүхэд авч байхад би 8-д жагсаж орж ирсэн. Тэгээд би гэрийнхээ рүүгээ залгаж хэлсэн л дээ. Би соёл урлагийн сургуулийн жүжигчний ангид тэнцвчлээ гэсэн чинь бас л нэг баяртайгаар хүлээж аваагүй. Аав ээж маань намайг яагаад урлагаар явуулдаггүй вэ гэхээр урлагийн амьдрал хэцүү, хүнд, шантрах зүйл их гарна. Амралт багтай гэж бодсондоо л намайг эсэргүүцдэг. Тэрнээс биш охин нь өөрийнхөө хүсэл мөрөөдөл зорьсон зорилгынхоо төлөө явж байгааг хараад баярлдаг нь үйлдэлээс нь хүртэл тодорхой байдаг. Намайг орой ажлаа тараад ороод ирэхэд халуун хоол бэлдсэн. Өглөө ажилдаа гарахад миний хэрэгтэй зүйлээ байнга хангаж өгдөг. Тэр удаа бид нар сөсдэр тэмцээнд бэлдээд 2-3 хоног ч тохиолдол байдаг. Тэр болгонд шөнийн 1 цаг 2 цаг болж байхад бид нарт ингээл халуун хоолцоо авчирч өгдөг. Энд байхад надад хангалттай л гэж би боддог. Тэгэхээр энэний өмнөх зургийг гаргачихвал. Энэ байгаа зураг бол миний дуртай зургуудын нэг л дээ. Би бага байхдаа ингээл маш олон улсын авраг, дүүргийн авраг, хотын авраг тэмцээнүүд төрүүлж ирсэн. Тэгсэн хэдий ч манай аав ээж намайг хизээч миний тэмцээнийг ирж үзэж байгаагүй. Харин энэ зургийн дээр манай аав миний жүжиглж байгааг анх удаага ирж харсан ийм зураг байгаа. Энэ бол миний энэ жил төгссөн дипломын жүжигийн зураг байгаамаа. Тэгээд энэ миний хамгийн хайртай зураг гэдэг. Би жүжигчин мэргэжилтэй. Манай сууд өгч маань жүжигчин хүн бол судлаачтай хүн судлаач юм шүү гэж бидэрт байнга хэлдэг. Жүжигчний мэргэжлийн хүмүүс янз янзын өнцгөөс хардаг л да. Хэцүү, амархан, камерын урд гараад хитгэн үг хэлээл, тайзнаар гараад хэдэн үг хэлээл од болно гэлцдэг гэж боддог. Би ч гэсэн мэргэжлийг анх сонгохдоо тиймэрхүү л бодолтой байсан. Гэхдээ би соёл урлагийн их сургуульд ороод энэ мэргэжил үнэхээр хэцүү байна гэж мэдсэн. Одоо би бол яг одоо
үнэхээр хэцүү гэдгийг өөр дээрээ мэдрээд явж байгаа залуу үеийн төлөөлөл байгаа. Юу нь хэцүү байдаг вэ гэхэд бид нар нэг жүжиг тоглоход доотлол нь 100 гаруй хуудас текстийг чэйжилдэг, суулгадаг, яг таг болгодог. Дээрээс нь би одоо ойрд ингээд маш их зураг авалтайгаа болохоор 2 хоног, 2 цагийн ойртой өдөрт ганцхан хоол идэх цаг завтай явдаг. Ганцхан би гэлтгөө манай продакшныхан тоглолтондоо орж бэлтгэхдээ өдрийн 11 цаг гэж цуглараад 19 цаг хүртэл жүжигийн бэлтгэлээ хийдэг. 19 цагаас өөрийн 5, 6, 7 цаг хүртэл бид нар бүжгийн бэлтгэлээ хийдэг. Энийг энгийн хүмүүс сонсох хизээж байж боломгүй зүйл юм шиг сонсогдож байгаа ч гэсэн жүжигчин хүмүүс сонсоход бол энгийн зүйл шиг сонсогддог. Тэгэхээр жүжигчин хүн найруулагчийн өгсөн дүр дээр гадна талаасаа болон дотор талаасаа маш их өөрчлөгдөх хэрэгтэй болдог л доо. Би өнөөдөр та нарт гадна талаасаа өөрчлөгдсөн та бүдгийн хоёр таньдаг юм жүжигчдийн зэрэг авч ирсэн. Наадлын жүжигчин бол энэ дүр дээрээ ажиллахдаа өөрийнхөө байдаг хэвийн чингээсээ 45 кг-ыг хасаж энэ дүр дээр тоглосон. Харин цаадлын жүжигчин бол энэ дүр дээр орохын тулд өөрийнхөө хэвийн хэмжээнээсээ 24 кг-ыг хасаж тоглосон. Энэ бол маш хэцүү зүйлтэй. Зөвхөн гадна талаасаа биш, дотоод сэтгэл зүрхээ яг тэр үед өөрөөсөө шал өөр хүн болох тохиолдолч жүжигчид маш их байдаг. Би та нарт нэг жишээ хэлье л да. Бид бүгдийн сайн мэддэг нэг жүжигчид маань ийм зүйл тохиолдож байсан. Яг тэр жүжигчин тайзан дээр гарахын уртл утсан дуурайд тэгээ авсан чинь эвлээс уучлаарай. Охин чинь өнгөрчлөө гэсэн мэдээ хэлсэн. Бараг эвлээс тэр мэдээг дуулгаж амжаагүй байхад бүх жүжигчдийг тайз руу гэж зарласан. Тэр жүжигчин тайзан дээр гараад бүхэл бүтэн 2 цаг хүмүүсийг инээлгсэн. Харин дараа тайзны ард орж сөхрөөд уйлжсэнийг би мэд. Жүжигчний мэргэжил ийм л хэцүү, ийм л сэтгэлийн хатуужтай, сэтгэлийн хаттай ийм мэргэжил байгаамаа. Тэгэхээр энэ мэргэжил бол зүгээр л энгийн хүний амьдралд болж байгаа баяртай, жаргалтай, зовлонтой бүхэл зүйлийг өөрөө хүндлэнгийн нүднээс хараад хэрвээ би надад ийм тохиолдсон бол би яах вэ гэдгийг бодож үзээд дотроосоо үзэгчдэд хүргэдэг тийм мэргэжил. Бүгдээрээ хамтдаа жүжигчдийн мэргэжлийг нэг жоохон амсъя л да. Би та нарт соёл урлагийн их сургуульд зааж ирсэн жүжигчдийн нэг дасгалаасаа хамт хийцгээе. Би ихлээр дасгалаа тайлбарлан дараа манай одногч маань удирдаад явуулаад өгөөрэй гэж хүсмээрээ. За яах вэ гэхлээр бүгдээрээ эхлээд нүдэ авъя. Нүдэ авсныхаа дараа өөртөө хамгийн хэцүү зүйл тохиолж ирсэн зүйлээ бодно. Тэгээд нээгээд шууд нулимсаа гаргаж үзье. Тэгээд дахиж нүдэ хараад өөрийгөө хамгийн аз жаргалтай байсан үе дээрээ аваачаад дахиж нүдэ нэгээд хамгаас чангаар инээж үзье. Энэ дасгалыг би сүйс байхдаа 2 дахь курстээ хийж ирсэн. Тэрнээс хойш ерөөсөө хийгээгүй. Тэгээд би бол видеогоор үзүүлэе гэж бодсон л доо. Гэхдээ яах вэ? Та нартай ингээ хамт хиймээр санагдлаа. Би чадчих магадгүй, чадахгүй ч гэж магадгүй. Яагаад гэвэл би тийм мундаг жүжигчин биш. Дөнгөж жүжигчний мэдлэгээр төгссөн залуу жүжигчин болохоор ойлгоорой. За тэгээ бүгдээрээ хамт хийж үзье гэх үү? За би тоолох нь үү? Тий. За бүгдээрээ амсаа нүдэ авъя. 1 2 3 нүдэ нараа. Намайг тав тоолоод дуусан гут уйлна. Тэр нулимс чи гарах хэрэгтэй. Би удаан тоолно. Анхаарлаа төвлөрүүлээрэй. 1 2 3 4 5 벌써. Яг нулимс нь гарсан байна уу? Нэг тийм хэр амархан байна. Ойлгох амархан байна уу хүмүүсээ? Мадамчийг харж байна уу? За одоо дараах нь энийх бол амархан баг тий. Дахиад нүдэ нэ түрүүч чад дөрөөс гарах нь шүү дээ. Нүдэ амлаа. 1 2 3 4 5 Энийг за би яагаад өөрөө ингэж хичээсэнгүй вэ гэхээр та нарыг хэр хэцүү вэ, хэр амархан байна гэдгийг өөрсдөө ч мэдрүүлэх гэж
хийсэн. Хэрвээ би өөртөө энэ дээрээ хийх гэж хичээсэн бол та нар зөвхөн намайг л авах байсан. Өөрсдөө биш. Би зүгээр та нарыг өөрсдөө чинь хийх гэж хүссэн шүү. Хэцүү байна уу? Амархан байна уу? Хэцүү байгаа гэж бодож байгаа хүмүүс алгаад шиг төлөвлөхөө. Бисаа энэ бол үнээр хэцүү мэрэгжил. Наад ч гэсэн үнээр хэцүү байдаг. Гэхдээ би хичнээн хэцүү байсан ч гэсэн шантардгүй энэ мэрэгжилдээ маш их хайртай, бас маш их дуртай. Би маш олон хүмүүсээс үлгэр дуурайлал авдаг л да. Тэгээд миний хамгийн дуртай жүжигчдийн нэг Johnny Depp. Тэрний хэлсэн энэ үг надад маш их таалагддаг л да. Зүгээр л дуртай зүйлээ хийж амьдрал. Тэгтээ тэрнгүү чамайг амьдрал хангалттай шүү бол. Бид нар яагаад өөрсдөө дуртай зүйлээ хийгээд амьдрч болдгоо юм бол? Яагаад өөртөө байгаа тэр дутагдлыг дутагдал гэж хүлээж аваад байдаг юм бол? Тэр дутагдлыг яагаад өөрийнхөө давуу тал гэж хүлээж авч болдгоо юм бол? Гэж би боддог л да. Бидний шүтээд идэг нөгөө алдартай Холливуудын жүжигчид, алдартай олимпийн аваргууд тэд бүгдээрээ яаж ийм том өндөр амжилтанд хүрсэн бэ? Тэд нар бүгдээрээ л багаасаа өөрийнхөө дуртай хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийсээр л агаад энэ амжилтанд хүрсэн гэж би боддог. Би танараас нэг асуулт асууя л да. Та нарыг маш өндөр цалинтайгаар нэг киноны гол дүр тоглооч ээ. Гэвэл та нар ямар киноны ямар гол дүрийг бүтээх байсан бэ? Яг өнөөдрийн амьдарч байгаа амьдралынхаа дүрийг бүтээх байсан уу? Эсвэл шал өөр мэрэгчлээ өөр хүн болох байсан болов уу? Та нар өөрсдөөсөө асуугаад үзтээ. Яах байсан бол хүн болгон амьдрал дээр өдөр болгон өөрийнхөө дуртай дүрийг сонгож амьдардаг байсан бол бидний амьдрал бас их сонирхолтой байсан болох та. Гэхдээ харамсалтай тийм боломж хүн болгонд байдгүй. Зөвхөн жүжигчдэд л байдаг. Энэ бол жүжигчийн хүмүүсийн хамгийн том давуу тал гэж би боддог. Ирээдүйд бүх юм өөрчлөгдөж шинжлэхтэн гэдэгт би итгэдэг л дээ. Би бас ингэж төсөөлдөг. Бид нар сансар октогоо галактикаар хамаагүй дуртай үедээ аялдаг. Магадгүй робот найзуудтай ч болно гэж би боддог. Гэхдээ ирээдүйд цорын ганцхан зүйл өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэдэг. Тэр юу бол? Тэр бол хүний зүрх сэтгэл гэж би боддог. Хичнээн юмс өөрчлөгдөж шинжлэгдсэн ч гэсэндээ бид нар ээжээсээ төсөөлөл авах болно. Яаж ч өөрчлөгдсөн бид нар хайртай хүмүүсээ дандаа хайрладаг, хамгаалдаг, баярлуулдаг, бас гомдоодог хэвээрээ л байна. Тэр зүрх сэтгэлийг хизээч өөрчлөхгүй тул, хизээч хөлдөөхгүй, царцаахгүй тул жүжигчин хүмүүс өөрсдийнхөө ам биеийг үл хамааран уран бүтээлээ хийсээр л байна. Та нарын хэлсэн ганцхан шүүмжинд л жүжигчин хүмүүс маш их гутардаг. Харин та нарын харамгүй тассан дээр алга ташилтыг чинь тоогоор жүжигчин хүмүүс маш их урамыг авч, маш их уран бүтээлийг үйлдвэрлэдэг. Тийм л эмзэгхэн, тийм л хүмүүс байдаг. Тийм болохоор би энэ мэргэжил тайртай энэ мэргэжлийг сонгосон юм аа.